Бэлгээ. Одоо хаачих. Одоо хэдүүлээ Маанат хөрөө биш. одоо энэ айраг нуур, хэрс нуур хоёрын хоолоогоор бирвазаар гараад тэг цаашаа завхан сум ороод. Завхан сумаас цаашаага үлгийн сум ороод. Үлгийн сумаас цаашаа өмнө уур сум ороод. Өмнө уураас шууд хов сум төв орохгүйгээр шууд хойшоо нөгөө шаацхан нуурын хажуугаар оронготой. Гожир хөрх гэдэг газар шүү дээ. Гожир хөрх чинь 14 м-ийн өндөртэй. Энэ жил аяга ус ихтэй явгаа яв гэсэн. Гожир хөрх ороод тэгээд амжилт хэдүүлээ тэр нэг юм офшор газар үдээ. Тэр хархаан уулсаас орж ирж байгаа нэг тийм 3 давхар 3 шатлсан нэг тийм нэг өндөр хөрх гэдэг байхгүй. Тэр үгээр нь баг үдсэн хүмүүс байхгүй. Одоо баг энэ ховд сумын яг тэр гожир орчинд амьдардаг хүмүүс л мэднэ. Тийм нууцлах хөрхийн дээр очиж төлөв. Танаа ахын дизайч хүлээ. Өнөөдөр яг гожир гэж хайдууд манай. Танахад тагч. Хөнгөө. Яасан бэ? Эдний ахтай хүчиж өөрийнхөө хамаатан сатангаа олж авъя. Харин Тэгээ тэрнгээр надаас морь малын тэргээд үхэлгүй. Тэгснэ бодог хийдэр. Энэ манай хамаатад байх учиртай. Одоо энэ урт талаас уршаг явж байгаа тар замд чинь гатлаа үстэй тэр. Тийм. Тэр чин тэр уршаа өмнөгөөр даараа тэгээ цаашаа харуусаар зүтгэж байгаа юм. Урт талынхаа өмнөгөөний тэр өлгийн харуус гэдэг нь. Одоо уусыг нь юу гэж байна? Аль одоо энэ гойжир үрхийн одоо энэ уушрэг гэж энэ нэхэнд. Уушрэг. Тэгээ 2700 өндөрт одоо тэр уулд энэ дээр туслан дээр гаргах чинь яг тэр уулын дээр зүгээр нэг жоохон л үзэгдэн да. Тэр чинь утар гэж одоо 2 антин тэр байгаа юм. Тэр Mobicom антин Unity-ийн антин 2. Тэн дээр чинь одоо амжиргаа портер 2-аар чинь зөөгөл ажил материалан гаргасан чинь тэр чинь маш их материал гарч байгаа шүү дээ. Дандаа шивлэр, уул нэг төмөр, тоосох, тэгэл нэг займаа тэр бүх юм шиг одоо 2 антин тэнцөө ч гэсэн байна тэр. Маш их өндөр 2700 м-ийн өндөрт байх уул тэр. Тийм бах энэ даваан дээр 2240 байл. За тэгж бай. Тэгж илээ. Энэ нэг 2500 орчим бай энэ туслан чинь. Одоо энэ дээр чи манай шиврийн туслан байна. Том туслан. Нэг адуу явж байгааг юу? Аа явна. Одоо энэ өрөө цаат талд их ийм хонхорт чинь айл байна шүү дээ. Тэнд чинь айлууд байгаа юм. Манай шивэр багийн одоо туслан тэнд. Одоо маргааш хойтлоор явхлаа харна л да. Хойттал чинь одоо их гоё л да харахраа түргэн атал чинь одоо ийм 3 их том нур орж ирээд 3 сал ус орж ирээд тэгээд доошоо харгаат гэж нөгөө дамжигтай. Тэгээд дамжиг гэдэг чинь бас нэг гөрштэй жижиг. 2 хавцал дээгүүр тавьсан гөрвий. Хатан кисан дээгүүр тавьсан. Одоо энэ хойгуур чинь бас нэг гол очиж байна. Тэр гол чинь одоо тэр энэ шиврийн голцсон бас цутгаж байна. Энэ цутгаж байна. Эндээс чинь тэр харгаатын гол гэж инка цутгаж байна. Цаана улан нуурын гол ирж байна. Тэгээ 3 гол чинь нийлээд доошоо шивэр болоод тэг ховдод цутгаж байгаа. Тэг ховдод цутгаж байгаа. Ямар харахаас юу? Энэ одоо манай чинь ч одоо бидэн ч одоо байдлаар нь өрөгчдөг. Манайхан ч энэ дөрөвд нутгчээр нэг юмна ямар нэгэн хэлбэрээр нь өрөгчдөг болсон шүү дээ. Одоо энэ чинь гоожурлагч. Энэ хэрэг урд байсан бол улаан цутгалан биш асар том их ямар хайрхан гэдэг нэртэй байдаг тийм л нэртэй байх ёстой байхгүй. Да бидэн чинь ярин када нэг л хэлбэр нь одоо ямар байдаг дүрс нь ямар байдаг тэрүүгээр нь өрөгчсөн. Тий. Хүнд бас нэг хоч өгтэй тэр талаа. Хоч өгтэй ижилхэн байхгүй тий. 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 Энэ ч одоо сахалтай нөхөр гэдэг юм уу, маяг нөхөр гэдэг юм уу, бурдаг нөхөр гэдэг юм уу тий. Оноож өгтэй их сайн тий. Оноож өгтэй юмыг яг бит байдлаар нь оноож өгтэй сайн. Энэ уул уснаа нэрийг чинь ярасаар нэг л тийм л тэгжил өгсөн байхгүй. Тэгээ эхэн тэгээд юу болж таарсан бэ? Эхэн харкраа түргэн агуул. Энэ ч бол зүгээр нэвтргэн ус. Тийм булаг ус гэсэн нэг. Одоо энэ уулын оргил одоо энэ туслангийн цаат талын их юунаас ч нэвтэрч гарч байгаа. Газрын хорснаас ч бүр тийм өндруулаас гарч. Одоо ёстой цэвэр ус гэдэг бол энэ гэж байгаа юм. Нөгөө шүүгдээ гарсан хамгийн цэвэр ус. Мөнгө цасны уснаас хамгийн цэвэр гэж хэлж байгаа. Манай басан дорж тэгдэв. Тийм. Энэ ч одоо газрын энэ гүнээ ус учраас дандаа шүүгдээ дээшээ гарч ирдэг.
Энүүгээр л урах байхгүй гэдэг. Энэ хатан гисаагаар нь явд юм уулны ойрхон. Захан хэцүү. Хатан гисаагаар явах уу? Гол гарах юм уу? Анаа чин гол гардаг яхан төвөгтэй л болдгийг. Энүүгээр явчих. Залуулстанууд юу байд? Энд чинь одоо нэг 80-аад 90-аад онд чинь үеэр ингэчихсэн юм л да. Түүнээс биш энэ чинь айл байдаг энэ чинь одоо бит чинь байж байсан ийм их том талбай байсан байхгүй. Тэгээ үеэр идээд оны. Тэ. Үеэр идээд л ийм болгочихсон. Айл хавралдаг байсан байхгүй. Энэ чинь одоо хашаа хураата. Би насаараа энд байж байна. 77 таада. Энд л одоо энэ хойнол гарсан энд л одоо тэгэл 77 хүрч байна шүү дээ. 77 жил. Энд энэ л нутаг энэ л одоо яри тэр уулын цаантал дүүбэлзэн энд хаврзэн энд зуусан. Тэ. Хооша манай тэр улан нуур чи маш их гой зуслаг шүү дээ. Тэр юникэрийн гой зуслаг. Их үзэгслэгтэй 108 нууртай. Тэгээд одоо нэг 1000 ман сэмрэн бийда тэр одоо ер нь нэг том ам чи дүүрэн ман сэмрэн. 1000 холбий. Тийм замбрааг. Их сайхан. Үзэн шүү дээ. Тийм. Манс бүрүүний цэцэдээ түрээлэнд аваачна гэдэг. Тийм тэр чинь л одоо шинхэн одоо хүрээлэн л очих хэрэгтэй байхгүй. Тэрүүг л одоо зүйл одоо тэгэл одоо болоо. Тийм. Дэлгэт чинь тийм 1000 самсамруутай газар байхгүй. Ковсгол ганц нэг би утган тангирт би. Зүгээр энэ уулнууд бол одоо цойхнор байгаа шүү дээ. Ийм сөрөв их байхгүй. Маш их байдаг одоо. Одоо зүгээр биний зүгээр барагцаа тоош та зүгээр. Зүгээр тэд чинь 1000 гэдэг тооч нь нэг 100 200 инка цаашлаа 50 жирээр ихэд тэр уул жалгыг бүтэн дүүргчихсэн тоог гэлж байгаа шүү дээ. Тэгтэл таанууд бол нэг 100 200 бам сэмрэн дотор очинд. Хүмүүс нэг ванс руу харах гэж л тэгж байгаа шүү дээ. юм зөөр шарж байгаа шүү. Харин тэр ванс руу ч одоо суусан хүнтэй хамгийн том нь одоо нэг ийм өндөр байгаа шүү дээ. Суусан хүнтэй чацуу. Хосоор ороодог. Ер нь ганц өнчин ванс руу байна гэж хэзээч байхгүй. Дандаа хоёроор орох. Тийм одоо их сайхан нутгал да тэр. Одоо манай энэ нэхэнд бас байна тэр туслангийн нэхэнд. Энд нэг 100 гаруй вэ би. Харин ийм л юмар. Харин тийм одоо яг байгалаараа л байх юм. Ирээсэ. Ай. Ийша. Маань хаа чи ууж олон зүгээр. Жан чулуутал бий байх. Энүүгээр ороод явж болох нь юу? Энүүгээр. Тэ. Энэ зүгээр нь хадаар гардаг л юм ба. Гэхдээ наамчиж хэрэггүй. Наамчид орох нь энэ юу дээр. Зам нь энэ бай. Тэ. Улан. Бинкс гэж байгаа айгуул би бол. Инкал явууч. Халават гэж. Харин тий. Би гайгүй. Инкал явууч гээд одоо наад гिचд авч гээд гайгүй. Хослоо энд ургадгоомаа.
Энэ доошоогоо дургуутыг. Хай. Муудаж шүү. Хайр тааруулж байна. Энэ ус их янз. Энэ харин гахалтай. Энэ ус нь ч бүр өмнөд ирдэг байхгүй. Энэ их зэрэг наашаа торайг. Бүр энэ гол хоёр цугуурын талд. Торайгаад энэ их торайдаг байхгүй. Тэ. Цааш нь чүлж. Энэ сайхан. Энэ гол. Дураа мартах гэсэн юм. Энэ ч өстой гоё хар. Гоё ядаж хогж. Энэ жаахан дэсээ уу дээрээс нь яхна авахгүй. Дураа. Дэслэс яхна авахгүй. Сартаа хатсож асад. Гоё юм шүү. Захаатар дээрээс дороороо ургачлаа. Их авахгүй явчих. Энэ ш. Яа. Херосноорыг хөдөлсөн бидний аялал Увс аймгийн Ховд сувын нутагт ирээд байна. Аймгийн нэрээр нэрлсэн 4 сумын нутгаар бид нэр дамжаад Гоожбарын хүрхний дэргэд ирсэн байна. За жавхаа маань Тороноос нь гацсан сэгсрэл батарейгийн салгаад меморагаа аваад л үзээд байгаа бололтой. Цаглуу байна өө бас энийгээд. Нэг сэнс нь угарсан дорооны маань. Тэгээд тэр сэнсийг олж өгсөн залууд бас их баярлалаа. За энэ аялал Бэлгээгийн маань одоо Авгахын нутагт ирснээр үргэлжж байна. Дэлгэр ах маань нөгөө 77 настай болоочудаа бид нэрийг дагуулахааргүй хурдан шингэн байгааг та бүхэн өмнөх хүсэлгээс үзсэн баг. Тэгээд бидэд оройнаар жарахтаа уралдаж ирээд Гоожор хүрхийг үзээд сайхан дрон нисгээд зураг авахулаад дэлгэр ахтайгаа сайхан буу алсан. Тэгээд мал хотлуулаад сайхан нар жаргах үеэр дэлгэр ахын маань гэргий бурмаа ихч маань биднэрт сайхан мах чанаж шөлтөө хоол ээж өгч бид нэр бүгдээрээ сайхан хөс гартлаа одоо сайхан хоололсон. За тэгээ хоолны араас бид нэр сайхан халуун дулаан яриа өрнүүлсэн байгаа. За тэр ярианда та бүхнийг урьж байна. Ирвэс гэж яах тэр сайхан амтнал руу харна. Их л говор амтнал байва. Их ч мах чинь амтнал да. Тааруу. Тааруу. Хутгаар энд бол. Кончнос баргнаас арана тэрүүн чин Моран өгчаан, Украин өгчаан, Фирмалан өгчаан. Бид чинь намнаас аран болно шийдэж. Тэнд бол. Гоо дайрахгүй. Гүнүр хэзээ дайрахгүй. Сурдаг амт чинь бол юм гэдэг шүлүүсэн гэдэг амт. Шүлүүс чинь бол гүрээгээс нэрээс бүкс үсэж орчихдог. Ирвэс бол яадгүй хла дандаа энэх мал алчгаад ивэж иддэг. Шүднийх баата. Ирээдний тэрний шүдэн ороо бол тэгэл ирээсээ нөгөө агч нь ивэл ойрлал тэр чи ялзраал гэж юм. Дандаа тэгж иддэг амтны ирвэс чинь. Дандаа ивэж ялзж иддэг. Тий. Чон шиг зүгээр тэр дурны энэхийг ингэж ичдэг. Өвэнэ гэдэг нь одоо илжирүүлж идэж яана гэнэ. Өвэнэ гэдэг чинь нөгөө нэгшаач. Нөгөө чинь муудэн штэ. Халуунд. Нөгөө ной тийм ч муудад өвн штэ. Тэ. Имка болно штэ. Чи ялдрын штэ. Тэгжиж иддэг. Тэгла тэр ирвэс чинь өөрөө бас маш их том биологийн эсрэг үүсэлтэй байна л. Тийм махыг идээд тэрнээ шингээгээд алдаг. Тэгтээ зүгээр байж байгаа гэдэг чинь өөртөө маш их том вирус хадгалсан байж таарч нэг чадвар байна тэр. Шинэ мах иддэг оо. Алчгаад иддэг ус. Тий. Чонвол алчгаад иддэг.
Та шөлөөсөн гэдэг амтан чинь гүрээгийн сурчдаг, цусын сурчдаг амтан дээр. Шөлөөсөн гэдэг чинь Яринкадын нэг 90% бас төрлийн амтан л да. Тий. Бас тэ муурын төрөл. Таних таймдгэн зөвөр 2 чихэн дээр 2К харах хэлсэн байдаг юм. Өндөр. Тий. Шөлөөсөн. Таних таймдгэн дээр Яринкадын 90%-ийг утахад цомгор 90% чинь ут хавтгаа шүү дээ. Тий, ут уулан хавтгаа. Тэр бол цомгор чихнийг гэж өгдөг. 2К утгаар хэлэх хэвээр юунаас дээш. Дээр нэг юм Тий, жижиг харах хэлэх хэвээр. Тэмэн жилэн харах хэлэх хэвээр. ийшээс хэлбэг үү? Байна. Тэгтэн их гэлүү гişэ. Байна. Шилүүс чи ингээд цусын сорчхоор ингээд хөдөлдөг юм биш хүн юмтай очсон ч гэсэн. Оо тэгэн штэ хаа. Тэгд байна. Юуст их үү? Цусын сорчхоор. Коос 90 сорохгүй. Ялзалж иддэг гэж 2 3 хоноогаад нөгөө чинь ивэгээд ялзалж ягаад идчихдэг. Тийм ээ. Одоо 90 байгаа одоо хичнээн байгаа. Оо энэ зэгсэн. Гэхдээ нэг гээд байдаг л баг. Тэгсэн 2 3 гिच гаргадаг гэж байгаа юм л да тэр. Түүнээс юу л гаргадаг ба. Тэгээд цон гардаг. Чон шиг ш. Чон ч юм бол 9 хүртэл гарна шүү дээ. 3-аас хамгийн бага нь 3. Тэгээд дэтэл 9 хүртэл гарна. Гэхдээ байгалийн амтан чинь бас өслөөч гэсэн барь мал шиг болдог юм байна л да. Одоо чинэн чонон гिचг сөүлхэн бүрэн байж гисэн шүү дээ 20 ч гэсэн. Одоо тэгэхээр одоо энэ чинь одоо нэг 30 чон байлаг гэхэд дундаж 5-аар 3-5-5 150 гिचг босч байгаа шүү дээ. Та хаарц мэтгэл босч очиж байгаа юм байна. Тарч ихтэй байгаа. Гэтэ яг хуу сөрөөр нэг 10-аас дээш сөрөөр бас явна шүү. 20-30-аар заримдаа явна. Тэр бас л илүү байгаа шинж. Өнөөдөр бид нэг гайхалтай юмдад хаалцсан энэ аашаа гарч явахдаа бүхэнтэй таарлаа. Бүхэн ямар хэлбэг юм бэ? Альтаар бод. Хүмүүс наашаа. Захнаас үлгэрөө. Зөндөө. Захнаас О байдаг. ховор амт. Мөкм мэй. Муу мостоо муу. А байдаг. Та нүч завхна юугаар гарч ирсэн бэл тэр хоолаагаар Бэрвазар. А тэнд байдаг. Тэр талын төстөө Тэр талд байна. Байдаг. талаас. Харсуулт манай энэ байдیں۔ Харсуулт чинь бас ховор хог шүү дээ. Мөхөн чинь бүр ховор шүү дээ. Бүр ховор. Сүрдээ бид нарт 3 удаа таар. 3 таар. Тэгээ хэдийн. За эхнийх нь бол эхнийх нь 2 явсан. Гэхдээ мөхөн чинь их л зэгтэйгний юм хамартай шүү дээ. Толгой өлөхгүй. Толгойн доош шүү дээ. Тий. Газар шинжчихэл бас их хурдан цог хог шүү дээ. Их хурд амар хурд. Манайд байдаг. Гэхдээ завхан энэ өмгөө юм байдаг. Элэлгаагаас хамаар энэ завхнуур байдаг. Байдаг. 3 удаа таарлаа. Тийм. Энд чинь Ховдаймгөр байдаг. Бид нар ч одоо бүхэнтэй амар хурд юм байна. Хурд тунгаач нам жирийч. Амар хурд. Тийм. Өсөрч барахгүй шүү дээ. Тэгээд тийш жижиг юм байна. Жижиг гард. Ямар хурд юм. Тэр ахтар хурд. Тэр бэкэн болвол ахтар хурдан байдаг хог байгаа юм тийм. Дэлгэр ах маань тухайн нутаг орныхоо тухай ямар анамт юм байдаг тухай биднэрт баг 2 цаг гарна ярилцсан. Тэгээ бид замдаа бүхэн гэж амтаа харсан. Энэ бүхэн маань ер нь манай Монгол орнд маш ховор байдаг юм байна лээ. Ерөнхийдөө 2023 оны 12 сарын 15-ны байдлаар манай оронд 15,540 одоо Монгол бүхэн байдаг гэсэн юм тоо байдаг. Ийм нэг самбар дайралцсан. Энэ самбар Ховдоос Говьалт орох замд цасмал зам дээр байрлуулсан байна лээ. 2022 онд яг энэ зэг дээр 2 бүхэн одоо машин дайрагдаж өгсөн харамсалтай мэдээ байдаг. Тэгээ жолооч та бүхэн хэрвээ Ховдоос Говьалт орох замд явахдаа бас замаасаа харж хурдаа тохируулж яваарай. Ягаад тэгэхээр Монгол бүхэн одоо яг усуухын тулд энэ цэгээр зам хөндлөн гардаг юм байна. Тэгээ бүгдээрээ бас аялахын хажуугаар эх орныхоо ховор энэ ховор амьтдыг бас хайрлж байгаль дээлтэй аялцгаая гэж уриалж байна. Холоос л биз. Гүйж. Оо яг мөн байна. Яг мөн. Энд чинь 1 2 3 4 энэ чинь төлтэй юм уу юу юм? Төлтэй юм. Гэхдээ төлтэй бол дээ энэ чинь.
Хоёрын төлт юм шүү. Ямар хурд вэ? Тэр чи тоос манар колес тоос манар тонгооч гэл байхгүй. Банд толгой хөдлөхгүй. Тий. Тэгэд машины өмнөр Хамар шүрх гэж байгаа юм шиг. Газар шүрх гэж гэж байгаа. сонирхолтой юм байг. Замын урдуур ингэж хөндлөнгөө үүж харах гэдэг. О тэгнь. Күнтэй чи хэрэлддэг хог байхгүй юм гэж. Тийм ч үү. Тий. Ко бас сони маань байдаг л юм байна хөрх гэн. Нэг ховор амт байж. Авлаа номонд орсон амт шүү дээ чинь гэдэг тий. Та хоёр одоо яаж танилцсан? Гүт хоёр авах. Смолж байгаа л. Айгу огцоо болсон юм байна. Гүт. Анх нэг удаа байгаас дээ. Аа. Хэдэн жилийн өмнө бол та Анх л одоо тэр улаан гомоос авчирсан байж тээ. Тий, Улаангомоос. Улаангомын артал гэж. Гүт би гайгуул байж таарч байна та. Улаангомын артал гэж яах вэ тэн доо хилчин гэж ялв. 19 настай, 20 настай. Ялтэн даслуута ургуудад авчихсан юм нэ. Тэгэл бүрэн олон уурын тусланд башаа гэрж ялв. Тэгээд бас сүрх хүмүүс таарч байна би. яаж оргосон? Хөөе авахар нь тэр үе чинь бас муу урз байна ш. Төдөн цагт тендер гараад иргэгээл. Машаа тэодэрчээд машаа өдөө газар игээл гэрлэл яваад газар. 15-ны сартаа шимэн байсан уу? Гот тийм л юм хоног. Ана авээ чадмаавэ ч сайхан нус байсан. Тэрвэж авээ сайхан тэ. 6 хүүхэдтэй. Хоёр охин хөргөн шивэт байна. Нэг ач охин хөргөн бас шивэт байна. Тэдүүний эрхнэр 20 жил болж байна. Одоо энэ жил ирдэг одоо. Энэ ом баяр 100 жил мэлдэн орд ирцгаадаг. Би туу шивэд яваад уснаа сарвалаад ирсэн. Тэгсэн хөргөөхтэй харанд сайхан орно. Хамгийн л тайван орно гэж ямар байдгүй тэр. Дээрэн чөлөөтэй тайван орно. Тэр төгжөр мөгжрөл байхгүй. Тэр сөрөг зам байхгүй урсгал бүгд түнэлдэр газар доогуур таран баага тэр бүхий үйлчлэгээ дурна. Үнэхээр сайхан орно. Тэр эрх чөлөө гэж ямар байдгүй тэнд л байна. Тэр шивэт л байна. Тэр зүгээр гудамдны 4-500 хүн зүгээр шараа арган суусуу сайхан нам унтсан гүнтсэн бит капта уулдсан босч байгаа юм алга тэр үнд. Үнэхээр сайхан орно тэр бол. Тэгээ тэнд чинь тэр дүүрэг чинь архичнууд байд юм байна. Зүгээр дүүрэгтэй харьяалуулд өгчт юм байна. Тэр нормаар нь өгдөг. Энэ цаграгаас гарч гарах юм бол таг юмт хэрэгтэй бол. Энэ дотор танд өгдөг үйлчилгээ нь энд байна. Архин өг, бивийн өг, хоолын өг. Нөгөө манай нам халамжийн газар гэвт юм байдаг. Тэгээд тэр түүнээс гардаг аркан өчгөө, бивийн өчгөө, хоолын өчгөө тэгээд тэнд байж идэг. Цаг дагж үзэгддэг. Тийм сайхан уран байт юм байна. Хоёр тэгээ хүүхдүүд чи аваад Хүүхд үрж аваад очсон. Нэг сар болсон сайхан. Тэр Балтийн тэнгисийн нэргдээр бид нур байгт очсон. Тийм. Энэ талд нь лаатуул итэ байд юм байсан. Тэр их сайхан газар байлаа тэр. та хоёр маань тэгээд хэдэн настайдаа танилцаад хэдэн жил ханилав? Би төвчнөд 71 онд 81 91 2011 2021 гээд одоо 53 жил болж байна. Тэ. Энэ 19 та би нэг 22 3 байсан юм уу та тэгэл. Зэрэгээс ирэл. Тэгэл одоо гэр бүл болоолыг л өдий хэртлийг л амьдрал явуулж байна. Манай адгийн бэрэн. Манай адгийн хөө сайн горж ирдэг дээр хамгийн баг. Хамгийн том нь эндээ тусгай хамгаалттай газрын байцаагч гэдэг энд байна. Энэ оноо барьц цэцэрлэгийн багш гэдэг. Ийм болоос тэгээд одоо ийгээд 70 гартал наслаад одоо Ээжээс нь урт насл жил байна. их л урт насл жил байна гэх юм. Тэр хаар хишгэх гүртж байна. Тэр их харж байна. Одоо югалах. Одоо сайхан хөдөлмөрлөх гүнтүч байна. Одоо ер нь хөдөлмөрлөх гүнтүч байна. Одоо ер нь одоо күнч одоо зугаалгах гэж байна л уу. Хөдөлмөрл одоо гэх ш одоо бид чинь ч одоо сайхан хөдөлмөрл гэж л байсан л да ер нь одоо. Тэгтээ удаагийн хэвтэй биш лөө тэгээд одоо тийм мулгуу хөдөлмөр хийж ясан болсон л да.
хашаа барих, мод тайрах гэмжээнэл одоо тийм л тэгэл хадлан авах, тараа тарих, нугаа тарих. Ямар нэг юм сууадна гэж. Одоо зүгээр дэндүү байлын юмдар л байна ер нь одоо харна күйхэд. Тэг цааштай энэ күйхэд ирээдүйд энэ күйхэд ер нь одоо 50 нас хүрэхэд нийгэм ямар янз болдгийг одоо жишээ их л сайхан болох л байх мэд. Нийгэм бол сайхан болно л да. Тэг ирэл арай л бэлэн нэлээд тансаг талуур нь хандах юм л уу. Хувийн дээр үз. Ер нь күйхтэй хувил дээр юм. Их хувьтай юм энэ күйхэд. Бид чинь одоо нэг л нийгэм их чинь. Гэхдээ 500 600 борлон маллаад нэг 70 хэд 80 хэдэн төгрөг авчихъя. 90-аас сарын көлсөн тэр 500-600 гээд мал маллаад сард л тэр. Тэгэхээр одоо жилд бол нэг 800 гээд төгрөг л авч ирсэн байгаа. 8 мянга хүрэхгүй шүү дээ тэр төгрөгч. 800 гээд төгрөг л авч ирсэн байгаа юм тэр одоо бодглоо. Тэр социализмын юм уу гэж л да. Диктат ямар нэг юм сайхан тийм айдаг чөчдөг. Одоо тэр айч чөчих байхгүй. Ах их байхгүй. Ер нь эвгүй шүү ер нь. Тэр одоо юу айлгаж очих вэ? Гэхдээ тэр л одоо комьюнижлд утчихна л да. Кино харна ямар нэгэн кино л одоо ахын киноч гэсэн дээр. Эцэг их одоо биднээс л нийгэмтэй холбоотой юу эсвэл манай энэ уугуул одоо ёс заншил нүүдэлчин соёлтой холбоотой. соёлны өвжээ нийгэмтэй холбоотой юм. Аргагүй бол нийгэмтэй холбоотой юм. Тэр аргагүй ер нь тэр аргагүй нийгэм нь ер нь нийгэм л одоо тийм одоо ер нь одоо тэрнээс л одоо ийм л болж байна л да ер нь. Хууль гараал энэ хэрэгжихгүй жишээ нь одоо тэр улан сайхан хууль гарч байна. Тэр ямар ч хэрэгжилт байхгүй баг 500-д хууль гарч гисэн. Түүнээ хэрэгжилт байхгүй тэгэл. Энэ хөвчсөн бүртэй. Үгүй ер нь боловсрол ч гэсэн одоо эн чинь ер нь одоо танха талуур нь хандж байна шүү дээ. Года аймгийн нэг цогцлуур 1 дугаар 10 жил гэж 9-р сургуульд манай нэг хөвгт эднэ нэг одоо хоёрхан хөвгттэй нэг томыг аваад одлаа. Урууллаа. Тэр сургууль 900-аад хөвгтийн хүчин чадалтай. Гэхдээ одоо сургуульд явуулах 3 гаруй хөвгттэй байна. Ирээсээ өдөрт нам ээлж байхгүй ингэж. За тэгчгээд дутгын сургалтын ажиглахлаа шин нэлээд гайгүй сурлагтайг нэг явран бил сунган бил явран бил. Гүнзгийгөр гээд бичин сурлаг гайгуутайг нь авчихд юм байна. Тэр хүнд нь нэлээд чанартай заачгд юм байна. Багш нарын анхаарал тэр гүнзгийрсэн хүүхдүүдээр тусчихд юм байна. Наачгт нэг улнаа гихчээр нэг борчууд орж иддэг. Тэгэд нөгөө 12 дугаар анги төгсөөд сургууль явахлаа нөгөө гүнзгий хүүхдүүд чинь аваа өгч гин шүү дээ. Нөгөө 10 жил чинь нэг олон хүүхд сурах. Нөгөө борчууд нь яг дуугар нь хувийн сургууль мургуул тэгээд хөдөөмөдөө тэмс мэмс одоо тийм аваа өгчдөг. Тийм боловсрол одоо тийм хачин тийм хажиг тогтолцоонд орж ирсэн. Тэр чинь одоо тэр чинь юм гэснэг үү тэр бичин гайгуугийн шилээд сургачдаг. Одоо муучууд тэр чинь сурхал ёстой хөгдөөд шүү дээ бүгд дээрээгүй. Одоо тийм маягтай юм л да тэгэхээр ер нь тэр хөхөд одоо бас нэг л гэж